Сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи хичээлийн маань 8 дугаар лекц эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн хичээлээр бид Монгол орны нарны энергийн нөөцийн судалгаа гэдэг нарны энергийн судалгааны талаар ярилцсанаа. За өмнөх хичээлдэр бид зайнаас тандан судлалын талаар ярилцсан. За тэгээд мөн октав дээр хэрхэн ажиллах талаар судалсан байгаа. За тэгэхээр дараагийн лекцээрээ бид хэрхэн яг хэмнэлт дагуулын мэдээн дээр ажилладаг вэ? NC файл дээр хэрхэн ажилладаг вэ гэдгийг яг практик хийнэ. За тэгээ өнөөдрийн сэдэв маань болохоор миний магистрийн судалгааны ажил байгаа. Тийм учраас одоо бүх презентацийн англи дээр явна. За тэгэхээр та бүгд яг мэрэгжлийн нэр томьёог англи дээр мэдхэд бас хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээд эхлээд одоо энэхүү судалгааны ажлыг яагаад хийх болсон шалтгаан гэдэг талаараа ярив. Ер нь магистрийн жилтгүү бакалаврын судалгааны ажилд ч гэсэн та бүгд дипломо бичгээд эхлээд яагаад энэхүү судалгааг хийх болсон юм бэ? За дээрэс нь өмнө судлагдсан байдал нь ямар вэ? Хинхэн энэ чиглэлд ямар судалгаа хийсэн бэ гэдэг нь маш чухал байдаг. За тэгээд тэрхүү судалгаанаас чиний хийж байгаа судалгаа юугаараа шинэлэг давуу тал вэ? Юугаараа ялгарх вэ гэдгийг гаргаж ирэх нь маш чухал байдаг шүү. За тэгэхээр миний судалгааны хувьд болохоор эхлээд удирдгал хэсэг дээрээ сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдал Монгол улсад ямар байдаг вэ гэдэг талаар ярьж байна тийм ээ. За тэгэхээр 2005 онд сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг манай Монгол улсын засгийн газраас баталсан. За тэгэхээр энэхүү зорилтод юу гэж зорьсон бэ гэхээр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн эрчим хүчний системд эзлэх нийт суурилагдсан хүчин чадлыг 20% болгож өсгөх 2023 онд 20% болгож өсгөх гэсэн ийм зорилт тавьсан. За тэгээд 2030 онд болохоор цахилгаан эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс хангана гэсэн ийм зорилт тавьсан байгаа. За анхандаа бол энэ 2023 он гэдгийг 2020 он гэхэд 20% байлгана гэсэн зорилт байсан хэдий ч 2023 болгож явандаа ингэж өөрчилсөн байгаа. За тэгээд 2018 онд буюу миний судалгаа хийж явах үед сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ ямар байсан бэ гэхээр 13% байсан. За тэгээд энэ 13%-ны бид нар процентоор нь харах юм бол салхины эрчим хүч 8%, харин нарны эрчим хүч 5%-ийг бүрдүүлж байсан байна. За тэгэхээр бид нар энэ графикт үзүүлсэнчлэн ийм зорилт тавиад 2030 он гэхэд 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс авахар ийм зорилт тавьсан. За дараачаар нь нарны технологиг бид хэрхэн яаж ашигладаг вэ гэдэг талаар ярьж байна. За зөвхөн Монголд гэлтгүү дэлхийн нийтээрээ нарны энергийг нэг бол дулаан болгож, нэг бол цахилгаан болгож ингэж ашиглаж байгаа. За дулаан болгон гэдэг маань орон байр сууцыг халаах, эсвэл халуун ус бэлтгэх, үйлдвэрийн зорилттой халуун ус бэлтгэх, эсвэл хэрэглээний зорилттой халуун ус бэлтгэх гэд ингээд ангилж байгаа. За дээрээс нь мөн нарны дулааны цахилгаан станц гэж байгаа. За тэр нарны дулааны цахилгаан станц бол Монголд одоогоор байхгүй байгаа. За энэ зураг дээр болохоор юуг харуулж байна вэ гэхээр энэ нарны коллектор маань энэ төв хэлбэртэй коллектор маань усыг халаагаад энэхүү коллектор дотор урсж байгаа усыг халаагаад за тэрхүү халуун усыг бид нэр хэрэглээндээ ашиглах ийм зорилттой вакуум хоолойд нарны коллектор байна. За харин нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ерөнхийдөө үндсэндээ хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт нь болохоор бие даасан бага уврын манай малчин үрх айлууд маш их сайн хэрэглэдэг байгаа. За энэ тохиолдолд яаж байгаа вэ гэхээр нарны фотон цахилгаан үүсгүүр маань DC буюу тогтмол гүйдлийг гаргана. За тэгээд энэхүү тогтмол гүйдлээ шууд тогтмол гүйдлийн хэрэглэгч одоо жишээ нь чийдэн, хөргөгч, радио, телевизэр гэх мэт хэрэглэгчийг энэхүү нарны фотон цахилгаан үүсгүүр маань хангаж байна. За харин нөгөөх нь болохоор том чадлын гэж байгаа. Энэ зурагт харуулсанчлан том чадлын нарны фотон цахилгаан станц, том болохоор станц гэд нэрлэж байгаа. За энэ тохиолдолд яах вэ гэхээр нарны үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг DC-гээс AC буюу тогтмол гүйдлээс хувьсах гүйдэл болгож хувиргаад за тэгээд дараа нь хуваарлах байгууламжуудаар хуваарлаад дамжуулах түгээх цахилгаан эрчим хүчийг дамжуулах түгээх процессууд хийгдээд хэрэгжсэн хэрэглэгчийн гар дээр ингэж хүрдэг байх нэ. За тэгэхээр нарны эрчим хүчийн нөөцийг
судалгааг яагаад одоо ингэж хийх гээд зорьсон бэ? Яагаад ер нь дэлхийн нийт дээр энэхүү судалгааг хийдэг вэ гэхээр энэхүү их чадлын нарны цахилгаан станцыг хаана суйрлуулвал илүү их одоо эдийн засгийн хувьд ашигтай байх вэ гэдэг байршлыг сонгохын тулд нарны эрчим хүчний нөөцийн судалгааг хийж байгаамаа. За тэгээд өмнө судлагдсан байдал. За энэхүү судалгааг өмнө нь одоо маш олон хүмүүс хийжсэн, олон улсын байгууллагууд хийжсэн, за Монгол дотроо ч гэсэн хийжсэн. Монгол дотроо гэх юм бол хамгийн анхны нарны атласыг Гирагва гэдэг хүн хийжсэн. За тэр үед болохоор нарны энерги цацрагийн баланс, нар гүйгүүлэлтийн хугацаа зэргийг аймгийн төвүүдийн хувьд хүснэгтээр ингэж тайлбарласан байдаг. За энэ зурагт харуулсан нь болохоор Ирена гээд олон улсын сэргээгт эрчим хүчний агентлаг болон манай Монголын сэргээгт эрчим хүчний үндэсний төв буюу СЭХүүд хамтраад нарны энерги нөөцийн атласыг хийсэн байна. За тэгэхээр энэ атласны тэдгээрийн судалгааны үр дүнгээс бол манай Монгол орны нарны эрчим хүчний нөөц ямар хөө байдаг вэ гэдг нь ерөнхийдөө харагдаж байна те. Урд хэсгээрээ нөөцхтэй, хойд хэсгээрээ харьцангуй нөөц нь багасч ирж байгаа гэх мэтчлэн. За тэгэхээр энэхүү үр дүнг яаж гаргасан бэ гэхээр загварчлал ашиглаж гаргасан байгаа. За ямар загварчлал ашигласан бэ гэхээр цагуурийн загварчлалыг ашигласан. За тэгээд мөн нягтршил нь маш чухал гэдэг. За энэ тэдгээрийн судалгаанд болохоор нягтршил нь 40 км буюу нэг одоо энэ пиксел нэг цэг нь 40 км гэсэн наривчлалтай байна. Тэгэхээр наривчлал бол төдийлөн сайн биш гэсэн үг шүү дээ. За тэгээд дараачаар нь болохоор оролтын мэдээ нь ямар хүн мэдэн дээр ашигласан бэ гэхээр мөн цаг агаарын мэдээлэл дээр ашигласан. За тэгээ үр дүн нь болохоор ерөнхийдөө Монгол оронд нэг жил дунджаар 270-аас 300 цэлмэг өдөр байдаг. За тэгээд 1 м квадрат байд нэг өдрийн турш ирэх нарны эрчим нь 3.4-өөс 5.4 кВт цаг гэсэн нэгжээр байдаг. За энийг нөгөө нэг sun hour буюу нарныхаа цаг руу шилжүүлэх юм бол өдөрт 1 м квадрат байд 3.4-өөс 5.4 цаг 1000 ваттын эрчимтэй нар тусдгаа гэж ойлгож байна. За дээрэс нь бас нэг үзүүлэлт нь болохоор нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон ашиглахад ихээхэн зайдал бай шаарддаг. Тийм учраас манай Монгол орны одоо говийн хэсэг маань маш тохиромжтой болж байгаа. Яагаад гэвэл өргөн удам газар нутаг байна. За дээрэс нь нарны эрчим өндрөө. За дээрэс нь мэдээж бас орчны температур харьцангуй нам байдаг гэдэг бас юм давуу талууд байгаа учраас манай одоо улсыг манай улсад нарны бута цахилгаан өнсөр суйрлуулахад ихээхэн тохиромжтой маш их нөөц бололцоотой гэж үнэлээд байгаамаа. За харин эсвэргээрээ зайдал бай багтай улс орнуудын хувьд болохоор за далай дээр хөвөгч цахилгаан станц байрлуулдаг. За дээрээс нь мөн баригдсан байр байшингийн дээврүүд дээр маш их байрлуулдаг, суйрлуулдаг зэрэг иймэрхүү практикууд байдаг. За одоо болохоор яг судалгааныхаа зорилгын талаар ярих гэж байна. За яагаад энэхүү судалгааны ажлаар юу хийхийг зорьсон бэ гэхлээр Монгол орны нарны эрчим хүчний нөөцийг хиймэл дагуулын мэдээ болон газрын мэдээг хослуулан үнэлэх гэсэн ийм зорилт тавьсан. За тэгээд энэ хүснэгтэнд болохоор хиймэл дагуулын мэдээ болон газрын мэдээний давуу боловсрол талуудыг харуулсан байна. За хиймэл дагуулын эхлээд газрын мэдээнээс эхлэе. Газрын хэмжилт тийм ээ. Яг тодорхой нэг байршилд хэмжилтийн багжуудыг суйрлуулад нарыг хэмжилт хийнэ гэсэн үг. За ингээд ямар давуу тал байдаг вэ гэхээр яг одоо цаг хугацааны хувьд яг тухайн бодит агшиндах хэмжилтийг мэдэж чадна. Дээрээс нь мөн наривчлал өндөр. Хэмжилтийн багжууд маань өндөр наривчлалтай байдаг. Харин сул тал нь юу вэ гэхээр суйрлуулахад мэдээж өндөр өртөгтэй. Дээрээс нь суйрлуулсан багаж тоногдох хөрөмжөө арчилгаа үйлчилгээ хийж явах шаардлагатай байдаг. Жишээ нь мэдээгээ сар болгон авах. За дээрээс нь тоос тортогноос цэвэрлэх. За дээрээс нь одоо хулгайчид зэрлэг амьтдаас хамгаалах гэх мэтчлэн. Дээрээс нь бас нийгэм нь болохоор Монгол шиг юм өргөн уудам газар нутгийн хувьд одоо жишээ нь зөвхөн аймагуудын төвүүдэд нэг ийм станц суйрлуулна гэдэг нь ерөнхийдөө бол бас хангалтгүй. Аль болох одоо суммуудын төв дээр байдаг ч юм уу суйрлуулах шаардлагатай. Тэглээ гэхэд яг түрүүн хэлсэнчлэн яг сум болгоны төв дээр ингээд нарны хэмжилтийн станц суйрлуулад явах нь үнэхээр одоо эдийн засгийн хувьд за хүн хүчний нөөц бололцооны хувьд боломжгүй учраас маш төвөгтэй байдаг. Дээрээс нь мөн цэгийн хэмжилт гэж байгаа. Жишээ нь одоо Улаанбаатарт хэмжсэн хэмжилтээрээ
хэмжигдсэн хэмжилтийг Төв аймагт болгож ашиглах боломжгүй. Яагаад вэ гэвэл байршлын хувьд өөр, цаг агаарын хувьд өөр учраас болохгүй байдаг. За харин хиймэл дагуулын мэдээ нь болохоор ямар давуу талтай вэ гэхлээр өргөн удам газар нутгийг хамарчж байгаа. Өөрөөр хэлбэл дээрээс харж байгаа учраас бүгдийг нь ажиглах боломжтой тийм ээ. Дээрээс нь мөн газар ашиглалт байхгүй. За газар дээр ямар нэгэн хэмжилтийн станц байруулахгүй. Хамгийн гол сул тал нь юу вэ гэхлээр нөгөө л наривчлал маань цаг хугацааны хувьд болон нэгтршлийн хувьд, орон зайн хувьд нэгтршил нь сул гэдэг ийм сул талтай байгаамаа. За тэгэхээр хиймэл дагуулын мэдээ болон газрын мэдээг хоёуланг ингээд хамтдаа ашиглах юм бол сул талын нөхөд дээрээс нь давуу талыг нь илүү бэхжүүлээд явах боломжтой юм аа. За тэгээд ямар хиймэл дагуул ашигласан бэ гэдэг талаараа ярив. За Химавари 8. За Химавари буюу наран цэцэг гэсэн юм Японы цагуурын хиймэл дагуулыг ашигласан. За энэхүү хиймэл дагуул маань за visible буюу үзэгдэх гэрлийн, за тэгээд IR буюу infrared буюу их дулаан туяаны мужид ингээд зураг авах бол чадвартай. За тэгээд наривчлал нь орон зайн наривчлал нь болохоор үзэгдэх гэрлийн хувьд 1.5-аас 1, харин их дулаан туяаны мужид болохоор 1-ээс 2 км-ийн наривчлалтай авах чадвартай. Өмнөх Иренагийн хийсэн судалгаан дээр 40 байсан бол энд за хамгийн ихтэй 2 болж маш өндөр наривчлалтай болж сайжирсан гэдэг нь харагдаж байна. За харин ямар давтамжтай хичнээн минутын зайтай дээрээс ингэж зураг авдаг вэ гэхлээр Японы хувьд бол Японы газар нутгийг 2.5 минут тутамд зургийн нэг авдаг. Харин дэлхийн нийт ийм том бөмбөрцгийн хувьд болохоор 10 минут болгонд ажигладаг гэсэн. За тэгэхээр Монголыг бол 10 минут тутамд ингээд газар нутгийн зургийг аваад явж байгаа юм байна. За тэгээд зургийг авахтаа болохоор 16 өөр цахилгаан сорон зөндлөгөөний мужийн хувьд авдаг, үзэгдэх, за их дулаан туяатай ойр бүс болон их дулаан туяаны мужид гэдэг. За тэгээд мэдээж энэ хэсгүүд маань долгионы уртаараа өөр болоод харагдаж байна. За тэгээд энэ юуг хэмжихэд ямар зориултаар ашиглах гэж байгаа вэ гэдгээс хамаарат одоо нөгөө нэг бүсүүдээ сонгодог болж байна л да. Чинь одоо гадаргын температурыг хэмжүүл үзэгдэх гэрлийн мужийг ашиглана гэх мэтчлэн. Харин бидний хувьд болохоор нарны эрчим хүчний нөөцийг үнэлэх гэж байгаа учраас үзэгдэх гэрлийн мужийг нь ашигласан байнамаа. За тэгээд энэ хиймэл дагуулынхаа мэдээг бид нэр шууд ингээд ашиглаад нарны эрчим хүчний нөөцийг үнэлэхгүй. Эхлээд бид нэр энэ хүн мэдээгээ тодорхой хэмжээгээр боловсруулах хэрэгтэй байдаг. За түрүүн хэлсэн тийм ээ. Монгол маань full disk data буюу дэлхийн бөмбөрцгийн нийт мэдээн дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр том мэдээг бид нэр хэрэглэх шаардлагагүй. Хиймэл дагуулын мэдээ маань өөрөө маш том. За тэгээ боловсруулахад маш их компьютерийн хүчин чадал, цаг хугацаа шаарддаг. Тийм учраас бид нэр одоо мэдээж зөвхөн Монголын л газар нутгийг хамарсан нарны эрчим хүчний нөөцийг үнэлэх гэж байгаа учраас зөвхөн Монголын газар нутгийг тастаад авна. За тэгэхээр хиймэл дагуулын энэ Химавари дээр маань дэлхийн бөмбөрцөг маань нийтдээ ингээд 10 хэсэг болоод хуваагдсан байгаа. Өргөргөөсөө хамаарат. Экватороос хойшоогоо экватороос урагшаа гaaгээд 5-5-аараа хуваагдаад 10 болсон байгаа. За тэгэхээр манай Монгол орн маань болохоор дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст оршдог. За дээрээс нь мөн манай Монголын хамгийн хойд цэг нь болохоор хойд өргөргийн 52, хамгийн урт цэг нь болохоор хойд өргөргийн 41-д байдаг учраас сегмент энэ одоо хиймэл дагуулын Химавари хиймэл дагуулын мэдээний сегмент 1, 2-ыг бид нэр ашиглах. Зөвхөн тэр хоёр мэдээг л авчихад болохоор байгаамаа. За тэгээд хэлсэнчлэн сегмент 1, 2 гэсэн хэсгийгээ тастаж аваад за тэр хоёрыгоо хооронд нь нийлүүлээд за тэгээд датагаа хувиргана, файлынхын төрлийг хувиргаж NC буюу NetCDF гэж болгож агаад бид нэр цаашаага тооцоол хийх боломжтой болж байгаамаа. За энэхүү NetCDF-тэй практик дасгалыг бид нэр дараагийн 7 хоногт хийхээр байгаа Octave дээрээ. За энд болохоор яг Химавари хиймэл дагуулынхаа мэдээг яг харуулж байна. Манай орны газар нутгийн дээгүүр хэрхэн яаж явагдаж байгааг. За энэ бол үзэгдэх гэрлийн мужид байгаа. За тэгээ 2018 оны 1 сарын 2-ны үеэр буюу өвлийн үйлрэлт байгаа. За цаг нь болохоор энд UTC буюу Universal Coordinate Time гэдгээр явж байгаа. За тэгэхээр бидний орон нутгийн цагаас бол 8-аар зурж байгаа гэсэн үг. Бидний цаг маань болохоор энэ цаг дээр 8-ыг нэмжээж яг орон нутгийн цагтаагаа дүүнэ гэсэн үг ээ. За дээрэс нь энэ интервал нь 10 минутаар өөрчлөгдөж байгааг харж байгаа. Тэгэхээр яг 10 минут тутамд Монголыг ажигласан
эндгээр зургуудыг нийлүүлээд ингээд видео болгосон байгаамаа. За дээрэс нь бас нэг зүйлсийг та бүхэд анзаарж байгаах. Үүлний хөдөлгөөнийг бид нар ингээд хараад иж болно те. Үүлний хөдөлгөөн яаж урсж байгааг харж байна. За энд үзэгдэх гэрлийг ашиглаж байгаагийн нэг сул талыг та нар анзаарсан байж магадгүй. Үзэгдэх гэрлийн мужид цагаан объектууд адилхан л цагаан харагдаж байна тийм ээ. За цагаан объект гэдгээр юу хэлж байгаа вэ гэхээр өвөл болон цас. Энэ өвлийн үлрэл учраас ингээд цасан бүрхүүлтэй байна шүү дээ манай улс чинь. Тэгэхээр өвлийг болон цасыг ялгахад өндөрлөлтэй байгаамаа. Тэгэхээр би жишээ нь одоо бид нэр энэ нь одоо хэсгээр байгаа цасыг үүлгийн анд уурчих юм бол нарны эрчим хүчийг дутуу үнэлчихнэ гэсэн үг шүү дээ. Яагаад вэ гэвэл үүлийг нэвтрээд газрын гадаргуу дээр тусах нарны эрчим манд бага байна гэсэн үг. Тэгэхээр үүл болон цасыг өөрөөр хэлбэл үүлийг газрын гадаргуунаас ялгана гэдэг маань хамгийн чухал болоод ирж байгаамаа. За одоо болохоор газрын эмжилтүүдийн талаар ярив. Газрын эмжилтийг аль болох олон байршилд суйрлуулах тусмаа бид нэр илүү одоо энэ хиймэл дагуулынхаа модельийг загварыг илүү сайн загварчилж чаднаа гэсэн үг. За бидний хувьд болохоор за Монгол Улсын их сургуулийн номын сангийн дээвэр дээр суйрлуулсан энэхүү цаг агаарын станцын мэдээг ашигласан. За дээрээс нь мөн одоо Ховд аймагт дөрөвний усан цахилгаан станцад суйрлуулсан мэдээг бас ашигласан байгаамаа. Ерөнхийдөө бол одоо бид нар яаж зорж байгаа гэхээр Монгол орны төрөл бүрийн зэгүүд тийм ээ. Монгол орны төв хэсэг, баруун хэсэг, зүүн хэсэг, хойд хэсэг, өмнөд хэсэгт гэх мэтчлэн газрын станц суйрлуулад хэмжилтийн мэдээгээ тогтмол аваад за тэгээд тэрхүү хэмжилтийн мэдээгээ ашиглаад бид нэр хиймэл дагуулынхаа модельийг загварчлах, сургах ийм одоо процесс явагдаж байгаа. За одоо яг хэрхэн яаж нарны энергийн нөөцийг үнэлсэн судалгааныхаа арга зүйг ярих гэж байна тийм ээ. За энэ зурган дээр харуулсанчлан нарны энерги газрын гадаргуу дээр газрын хэвтэй гадаргуу дээр хэрхэн яаж ирдгийг харуулсан байна. За тодорхой хэмжээнд агаар мандалтаа шингэждэг. Тодорхой хэмжээнд агаар мандлын одоо жижиг усан тусал, тоос, өнцөр, озон зэрэгээс ойчхдаг. За тэгээд газрын гадаргуу дээр шууд ирж байгааг нь шууд цацраг. За газрын гадаргуугаас ойгоод эргээд буцаад газар дээр хэвтэй гадаргаа дээр ирж байгаагаа диффузийн цацраг гэж байгаа. За энэ хоёрынхоо нийлбэрийг нийлбэр цацраг гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бид нар бол энэ хэвтэй гадарга дээрх нийлбэр цацрагийг тооцоолохыг зорьсон. За тэгээд энэ тооцоолохыг зорьсон. За харин эсвэргээрээ нөгөө талд хиймэл дагуул маань дээрээс юу хүлээж авч ямар зураг авч байгаа вэ гэхээр агаар мандал дээрээсээ ойчсон. За дараа нь үүлэн дээрээс ойчсон. За тэгээд эргээд газар дээрээс ойгоод ирсэн нарны спектрийг хэмжиж байгаа. Нарны спектрийг хэмжиж байгаа буюу зураг авч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл ойж ирсэн эдгээр нарны гэрлүүдийг ойж ирсэн нарны гэрлийг хиймэл дагуул маань зураг болгож хэмжиж авч байгаа гэсэн үг юм аа. За тэгээд бид нарны энергийг тооцоолохдоо хэвтэй гадарга дээрх нарны нийлбэр эрчмийг тооцоолохдоо энэхүү загварыг ашигласан байгаа, энэхүү томьёог ашигласан байгаа. За энийгээ бид нэр семи физик буюу хагас физик загварчлах гэж нэрлэсэн байгаа. За яагаад вэ гэхээр зөвхөн хиймэл дагуулын мэдээг биш, хиймэл дагуулын мэдээгээ ашиглана. Дээрээс нь мөн газрын хэмжилтийн мэдээг ашиглаад тодорхойлсон коэффициентуудыг бас ашиглаж байгаа учраас хагас физик гэж байгаа. Харин цэвэр физик загвар маань одоо зүгээр семи байхгүй зүгээр physical model гэх юм бол энэ маань юу вэ гэхлээрээ газрын хэмжилтийг огт ашиглаагүй зөвхөн хиймэл дагуулын мэдээг ашиглажвал physical загвар болчихж байгаа. Харин empiric загвар гэдэг маань болохоор газрын хэмжилттэйгээ шууд тааруулаад аль газрын хэмжилтэн дээр тулгуурласан загварыгаа болохоор empiric загвар гэж байгаа. За тэгэхээр энэ хагас физик гэж байгаа маань empiric болон физик загварыг хослуулсан учраас semi физик гэж байгаамаа. За тэгээд энэхүү томьёогоо одоо тайлбарлая. Энэхүү томьёон дээр E тэг гэдэг нь юу вэ гэхээр агаар мандлын гаднах нарны эрчим 1370 Вт/м². За энэ бол жилийн өдрөөс хамаарат өөрчлөгддөг. Гэтэ ерөнхийдөө бол дунджаар 1370 байдаг гэд тодорхойлсон байдаг. За нөгөөх нь болохоор зенит өнцөг. За энэ зенит өнцөг маань ямар вэ гэхээр газрын гадаргуугаас ихц дээш шулуунтай үүсгэж байгаа нарны тусгал болон газрын гадаргуугаас ихц дээш үүсгэж байгаа үнцгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ үнцэг гэсэн үг. За зенит үнцгийг бид нэр жилийн альч өдөр цагийн хувьд дэлхийн альч байршлын хувьд тодорхойлох боломжтой. За
Дараачаар нь болохоор transmission coefficient буюу дамжуулалтын коэффициент гэж байгаа. Нарны энергийг хичнээн хувийг нь дамжуулаад газар дээр хүлээж авч байгаа вэ гэдэг маань transmission coefficient. За энийгээ бид нар яаж тооцож бодсон бэ гэхлээрээ нөгөө нэг газрын эмнэлтийн мэдээтэйгээ калибрац хийж агаад тооцож олж байгаамаа. За дараачаар нь M буюу air mass, агаарын масс тийм ээ. Агаарын масс гэдэг маань нарны эрчим газрын гадарга дээр ирэхэд хичнээн хэмжээний зайг тулж байгаа вэ гэдгийг илэрхийлдэг тийм ээ. Тэгэхээр за үд дунд буюу нар ихт дээр хахад агаарын масс хамгийн бага байдаг бол за нар мандах жаргах үед агаарын масс зараад агаарын масс маш урт болдог учраас нарны эрчим ч гэсэн дагаад багасдаг. За тэгээд ROP буюу planetary albedo гэж байгаа. За энэ маань юу вэ гэхээр нөгөө нэг хиймэл дагуулын маань хүлээж аваад байгаа мэдээлэл гэсэн үг. За дараачаар нь болохоор альфа буюу correction coefficient. За энэ маань ямар коэффициент вэ гэхээр залруулахын коэффициент. Одоо энэ томьёогоор бодсон энэхүү томьёогоор бодсон тооцоолсон нарны эрчмийг яг газар дээр хэмжилттэй тааруулахын тулд бид нэр энэхүү тааруулахын тулд энэхүү залруулахын коэффициент гэдгийг оруулж ирдэг. За тэгэхээр тодорхой хугацааны туршид хиймэл дагуулын мэдээ ашиглан нарны энергийг тооцчиход за яг ижилхэн хугацааны мужид хэмжсэн нарны энергитэйгээ харьцуулаад залруулахын коэффициентийгоо бид нэр гаргаж авдаг. За тэгээд хамгийн сүүлд нь ROS буюу газрын гадаргуугийн альбедо. За энэ маань өөрөөр хэлбэл газрын гадарга маань хэр хэмжээгээр ойлгох чадвартай вэ гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ ROS гэдгийгээ бид нар энэ хиймэл дагуулын мэдээнийхээ хамгийн бага утгатай дүүнэ гэж үзэж байгаа. Яад вэ гэх юм бол үүлний ойлгох чадвар нь газрын гадаргуугийн ойлгох чадвараас их. За дээрэс нь мөн үйл маань тодорхой богинохын хэмжээнд байж байгаа л үйл маань алга болдог, хөдлөөд явдаг бол харин газрын гадаргуугийн төлөв байдал төдийлөн тийм хурдцтай өөрчлөгддөг учраас тэгж зохиомжлохоор болсон юм аа. За тэгэхээр энэхүү томьёоноос бид нэр бүгдийг мэдж байгаа. За RO9-ийг болохоор хиймэл дагуулын мэдээнийхээ минимум утга гэж аавна. За тэгээд тав болон альфагаа бид нэр хиймэл дагуулын мэдээгээ газрын мэдээтэйгээ калибрац хийсний үндсэн дээр тодорхойлно. За харин бусад зүйлсийг бол бусад параметруудыг бол бид нар мэдж байгаа. ROP маань хиймэл дагуулын мэдээ, M маань агаарын масс бид нэр тооцоолж чадна. C маань зенит англ бид нэр бас тооцож чадна. За I0 маань болохоор нарны тогтмол бид нар бас мэдж байгаа. За энэхүү болохоор энэхүү томьёог хаанаас авч ашигласан бэ гэхээр 94 онд одоо хэвлэгдэжсэн эрдэмшинлэгээний өгүүлэлээс одоо иш татаж тодорхой хэмжээгээр өөрчилж ингэж ашигласан байгаамаа. За тэгээд моделээ яг хэрэгжүүлэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ? Хэрхэн яаж нарны эрчмийн нөөцийг тооцож загварчилсан бэ гэдэг одоо алхмуудыг нь таруулж байна. За түрүүн ярьсан тийм ээ. Газрынхаа альбедог бид нар хиймэл дагуулын мэдээнийхээ хамгийн бага утга гэж тооцно гэсэн. За тэгэхээр хамгийн бага утгыг өдөр болгоны хувьд тооцчоод за тэрийгээ сарынхаа хувьд ундчлаад сар болгоны хувьд газрын альбедог бид нар тооцоод гаргаад ирж байна. За тэгээд дараачаар нь бид нар тав болон альфа гэсэн коэффициентуудыг хиймэл дагуулын мэдээгээ газрын мэдээтэйгээ калибрац хийснийхаа үндсэн дээр тав болон альфагаа тодорхойлчихно. За ингэснийгаа дараа бид нар энэхүү тав альфагаа ашиглаад бид нар хэвтэй гадарга дээрх нарны нийлбэр цацрагыгаа загварчлалынхаа семи физик загварчлалынхаа тусламжтай бодчихно. За үүнийгээ дараа нь бид нар болохоор яг одоо газрын хэмжилттэйгээ харьцуулж ээж бид нар хэр одоо үнэн зөв тооцоолж чадж байгаа вэ? Ямар алдаатай тооцоолж чадж байгаа вэ гэдгийг бид нэр мэдх юм аа. За тэгэхээр энд хоёр юм яригдана. Training set болон test set гэсэн хоёр юм яригдж байгаа. За тэгэхээр модельгоо эхлээд сургахтаа буюу 5 альфа 2-ыг тодорхойлохдоо бид нэр өөр дата ашиглажаад за тэгээд дараа нь яг одоо нөгөө нэг хэр зөв модельоо загварчилсан бэ гэдгийг шалгахтаа бид нараас өөр тусдаа дата ашиглаж байгаамаа. Ашигласан юм аа. За тэгээд дараачаар нь болохоор чадал болон энерги гэдэг зүйлийг маш их хольж хутгаж ярьж байдаг. За нэгжийн хувьд ч тэр өөр байгаа. Тэгэхээр энд харуулсан байна тийм ээ. За чадал бол ватт гэсэн нэгжээр хэмжигдэнэ. Харин энерги эрчим хүч бол ватт цаг гэсэн нэгжээр хэмжигдэнэ. Тэгэхээр ямар хугацаанд ямар чадлаар туссан бэ? Нарны эрчим ямар хугацаанд ямар чадлаар туссан бэ гэдгээс үндэслээд нарны эрчим хүч гэдгийг ватт цаг гэдэг нэгжээр ярьж байгаа шүү.
За тэгээд яг нарны эрчим хүчний газрын зургийг гаргахдаа одоо жишээ нь Монгол орны нутаг дэвсгэрийн хувьд сарын дундаж, жилийн дундаж нарны эрчим хүчний нөөцийг гаргахдаа яаж гаргасан нэг энд одоо харуулсан байна. За тэгэхээр 10 минут тутамд бид нэр Монгол орныхоо нутаг дэвсгэр дээрх нарны чадлыг ингээд тооцчихсон хиймэл дагуулынхаа мэдээг ашиглаад түрүүчийнхаа загварчлалыг ээж тэнцүү гэдэг томьёогоо ашиглаад бид нэр бодчихсон 10 минут тутамд Монгол орны ингээд газар нутгийн цэг болгон дээр ингээд бодчихсон. За үүнийгээ бид нэр нөгөө нэг тухайн одоо хугацаагаараа үржүүлээд өөрөөр хэлбэл 10 минутын турш ийм чадлаар туссан гэж үржүүлээд бид нэр 10 минутын турш ямар хэмжээний энерги хүлээн авсныг нь ватт цаг метр квадрат гэснээрээ ингээд гаргачихж байгаа. За эднэрийгээ бүгдийг нь өдрийн турш нэмээд өдрийн турш тэг цагаас 23:50 хүртэл бүгднгийн нэмээд за 1 метр квадрат байд нэг өдөрт хичнээн ватт цаг энерги хүлээн авсан бэ гэдгийг ингээд зураг гаргаад ирж байгаамаа. Тэгэхээр энэ зургийгаа бид нэр өдрийн хувьд гаргаад ирж байгаа шүү дээ. За тэгэхээр эднэрийгээ одоо жишээ нь сарын дундаж, жилийн дундаж болгоод бодчих болно. За жишээ нь сарын дундаж гэх юм бол тухайн одоо 1-р сарын хувьд 1-р сарын дундаж өдөр 1 метр квадрат байд хичнээн ватт цаг энергийг хүлээж авжээ. Нарны энергийг хүлээж авжээ гэх мэтчлэн. Харин жилийн хувьд гэх юм бол одоо жишээ нь жилийн дундаж нэг өдрийн хувьд нэг өдөрт жилийн дундаж нэг өдрийн хувьд 1 метр квадрат байд хичнээн ватт цаг нарны эрчим хүчийг хүлээж авжээ гэж тайлж унших нь байна. За одоо яг судалгааныхаа үр дүнгийн хэсэг рүү орж байна. За нэгдүгээрт бид нэр газрынхаа үүлнээсээ ялгах хэрэгтэй гэж ярьсан тийм ээ. За тэгэхээр газрын гадаргуугийн альбедогоо бид нэр хиймэл дагуулын мэдээний минимум утга гэдээ авсан маань энд харагдаж байна. Энэ цэнхэр цэгүүд маань хиймэл дагуулын маань мэдээ. За тэгээд үүнийхээ хамгийн бага утгыг газрын альбедо гээд 2016 оны 1-ээс 12 дугаар сарын хугацаанд ингээд бодчихсон байнамаа. За тэгэхээр эндээс яг юу харж байгаа вэ гэхээр газрын гадаргууг үүлнээс ялгахад өвлийн саруудад илүү хүнд байдаг. Харин зуны саруудад хэлбэрхэн байдаг гэдэг нь харагдаж байна. Яагаад вэ гэх юм бол өвөл маань газрын гадаргуу цасанд хүчигдчихдэг учраас энэ зөрүү нь ингээд маш бага болсон. Харин зуны саруудад их болсон байгаа нь харагдаж байна. Тэгээд энэ жишг болгоод төрөл бүрийн газрын гадаргуу болон төрөл бүрийн одоо үүлнүүдийн альбедог харуулсан байна. За тэгэхээр шинэхэн цас бол альбедо маш ихтэй өндөртэй байдаг. Бараг л үүлтэй адилхан тийм ээ. За тэгэхээр шинэхэн цас болон үүлийг ядах гээд ингээд хэцүү байдгаа гэдгийг харагдаж байна. Харин зүгээр одоо хөрсийг ч юм уу, ой модыг ч юм уу үүлнээс ялгахад ерөнхийдөө бол төдийлөн хэцүү биш ээ гэдг нь бас эндээс харагдаж байна. За тэгэхээр манай модель маань газрын гадаргууг үүлнээс амжилттай ялгаж ерөнхийдөө бол чадж байна. Зуны үйлрэлд бол асуудалгүй ялгаж байна. Харин өвлийн үйлрүүдэд бас жоохон тодорхой хэмжээний асуудал үүссэн. Гэтэ ерөнхийдөө бол газрын гадаргын альбедог тодорхойлж чадж байна гэдэг нь харагдаж байна. За тэгээд нөгөө нэг Монгол орныхоо түрүүн газрын зүүн дээр харуулсан Улаанбаатар, Чой болсон дөрвөн гэсэн цэгүүдийн хувьд газрын альбедог ингээд сар болгоны хувьд ингээд тооцчихсан байгаа. Хиймэл дагуулын маань минимум утга байна шүү дээ. За тэгээд хиймэл дагуулынхаа мэдээнээс газрын альбедогоо бодцсныхоо дараа нөгөө томьёондоо оруулаад бид нар нарны энергийг гээд тооцсон. За тэрийгээ газрын эмнэлэгтэйгээ харьцуулаад за альфа болон тау гэсэн коэффициентуудыгаа оновчтой утгыг гаргаад ирнэ. За тэгснийхаа дараа бид нэр яг модельээ хэрэгжүүлэх боломжтой болж байгаамаа. За тэгээд бид нэр эхлээд газрынхаа альбедог тодорхойлсон. За дараа нь альфа тау гэсэн хоёр коэффициентыг тодорхойлсон. За тэгснийхаа дараа бид нэр яг модельороо хэвтэй гадарга дээрх нарны нийлбэр эрчим хүчийг тооцсон юм аа. За тэгэж тооцсныгоо бид нэр яг бодит хэмжилттэй ингээд харьцуулсан байгаа. За тэгэхээр яг энэ улаан шулууны дагуу явж ивэл хэмжилт болон тооцоолол хоёр маань яг таг таарч байна. Ерөөсөө алдаагүй тооцоолж байна гэсэн үг. Гэвч мэдээж ямар ч модельд бол алдаа байгаа. Алдааг хэрхэн яаж багасгах вэ, айл болох баг байлгах вэ гэдэг чухал тийм ээ. За тэгэхээр бидний моделийн хувьд ямар үр дүн гарсан бэ гэхээр ерөнхийдөө бол ингээ улаан шугамтайгаа ойролцоол байгаа ихэнхдээ. Гэвч тодорхой тохиолдолд ингээ outlier буюу
бүр ингээ холдоо талигаа авчихсан тохиолдол бас байна. За жишээ нь энэ тохиолдлын хувьд юу үзэж байгаа вэ гэхээр бодит газрын гадарга дээр нарны эрчим нь 1200 Вт/м² байхад хиймэл дагуулынхаа одоо манай загварчдад 700 Вт/м² байна гэд ингээд дутуу үнэлчихсэн. Харин нөгөө талд энэ шулуунаасаа баруун дээд талд нь болохоор юу байгаа вэ гэхлээр нарны эрчим одоо 200 гэд бага байхад бид нар 900 гэд байгаагаас нь илүү өндрөөр үнэлчихсэн ийм алдаанууд байна. За ерөнхийдөө статистик энэхүү 3 үзүүлэлт дээр илэрхийлсэн байгаа үр дүнгээ. За нэгдүгээр mean bias error буюу дундаж алдаагаа 30.5 гэд. Ерөнхийдөө дунджаар 30 Вт/м²-аар зурж гинэ гэж үзэж байна. За гэхдээ mean bias error маань нэмэх алдаа болон хасах алдаанууд нь бие бинийгээ тэгэлждэг тийм ээ. Жишээ нь одоо энэ алдаа бол энэ алдаагаа тэглээд ерөнхийдөө бол бие бинийг устгачдаг. Тийм учраас бид нэр дундаж квадрат алдаа буюу энэхүү алдаануудыг квадрат зэрэг төвшүүлээд өөрөөр хэлбэл хасах тэмдгийг үгүй болгоод тэгээ дундажлаад ингэж боддог байгаа. Тэгэхээр дундаж квадрат алдаа нь болохоор 96 гэсэн байгаа. За тэгээ корреляцийн коэффициент буюу энэ шулуунтайгаа хэр ойролцоо байгаа вэ гэдгийг илтгэх коэффициент нь тэг 191. За энэ корреляцийн коэффициент нь хасах нэгээс нэгийн оронд байдаг. За нэг рүүгээ л илүү ойрхон байх тусмаа сайн гэсэн үг. Эерэг хамааралтай байна гэсэн үг. За тэгэхээр тэг 191 гэдэг нь бас нэг рүүгээ төгсөн байгаа учраас боломжийн сайн үр дүн гэж дүгнэж байгаамаа. За тэгээд газрынхаа хэмжилтийг пиранометрээр хэмжсэн. За тэгээд жишиг болгож харьцуулах үүднээс одоо жишээ нь бидний энэ үр дүн хэр сайн үр дүн юм бэ гэдгийг мэдэх үүднээс өөр судалгааны үр дүнтэй харьцуулаад харсан. За Перес гээд яг нарны эрчим хүчний нөөцийн үнэлгээнд нэлээд алдартай судлаач байдаг. За Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын их сургуульд ажилладаг ийм эрдэмтэн багш байгаа. За энэхүү багшийн судалгааны үр дүнд болохоор одоо жишээ нь Америкийн мужуудын нарны эрчим хүчний нөөцийн үнэлгээг хийхэд ихтэй гадарга дээрх нарны нийлбэр цацрагийн дундаж квадрат алдаа нь 95 байсан гэж байна. За тэгэхээр 95 бидний судалгаан дээр 96 гэдэг маань ерөнхийдөө бол бас ингээд сайн дажгүй боломжийн үр дүн гарсан гэдгийг бас ингээд мэдэж авч байгаамаа. За тэгээд модель маань төгс биш байсан тийм ээ. Алдаатай байсан. За тэгэхээр ямар үед яаж алдаад байгаа вэ гэдгийг судлахын тулд одоо цааш нь дэлгэрүүлж судалсан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө цаг агаар цэлмэг сайхан байхад за модель болон хэмжилт маань ингээд таарч чинь тийм ээ. Харин гэтэл асуудал ямар үед үүсэж байгаа вэ гэхээр үүлдээ, сарнсан үүлдээ болон өндөр үүлдээ маш их зузаан үүлдээ байхад асуудал үүсэж байгаа. За сарнсан үүлдээ үед болохоор цэнхэрний хэмжилт тийм ээ. Сарнсан үүлдээ байхад болохоор модель маань төдийлөн сайн ажиллаж чадахгүй зарим тохиолдолд байгаагаас нь өндрөөр үнэлээ, зарим тохиолдолд байгаагаас нь багаар үнэлсэн байгаа. За харин маш зузаан үүлдээ байхад болохоор яаж ийн вэ гэхлээр байгаагаас нь дандаа өндрөөр үнэлчихсэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ тохиолдолд энэ маань ямар учиртай вэ гэхлээр яагаад ингэж байгаагаас нь намаар үнэлж байгаа вэ гэхлээр radiation enhancement буюу үүлэн цорхооны нар гэдэгтэй холбож тайлбарлаж болно. За үүлэн цорхооны нар гэдэг маань солигдмол үүлтэй байхад үүлэн дээрээс ойсон нарны эрчим эргээд газар дээр ирдэг учраас маш их өндөр нарны утга ирдэг. Өөрөөр хэлбэл 1200 гэж юм тийм ээ. 1200 гэдэг маань маш өндөр утга шүү дээ. Тийм учраас энэхүү үзэгдлээр тайлбарлаж болно. За харин энэхүү тохиолдолд ямар тайлбар байж болох вэ гэхлээр ерөөсөө л модель маань яг үүлийг сайн мэдэрч чадахгүй байгаа учраас байгаагаас нь өндрөөр өөрөөр хэлбэл үүлний хэмжээг багаар үнэлээд байгаа учраас үүлийг нэвтэрч газрын гадаргуудаар ирж байгаа нарны эрчмийг байгаагаас нь өндрөөр ингээд тооцсон байгаамаа. Тэгэхээр энэ хоёр тохиолдолд илүү сайжруулалт хийх модель маань энэхүү тохиолдлуудад зөв ажилдаг. Огт алдаагүй биш юмаа гэхэд ерөнхийдөө ингээд алдааны түвшин болох багасгадаг байх хэрэгтэй болж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь нөгөө нэг газрын зураг. Энд болохоор одоо нарны эрчим биш, нарны чадал биш, нарны эрчим хүч тийм ээ. Ватт цаг гэдэг нэгжээрээ явж байгаа. За тэгэхээр 2016 оны хувьд Монгол орны нутаг дэвсгэр дээр хэрэг хэмжээний нарны эрчим хүч тусныг ингээд сараар нь харуулж байна. За нэгж нь болохоор киловатт цаг метр квадрат гэж байгаа тийм. 1 метр квадрат байд дунджаар хичнээн хэмжээний киловатт цаг нарны эрчим хүч туссан бэ гэдгийг. За тэгэхээр эндээс мэдээж зуны улирлуудад бол улаагаад
маш их хэмжээний нарны эрчим хүч тусад нь харагдаж байна. Яагаад вэ гэвэл нарийн гүйвэлтийн хугацаа ихсэж байгаа тий. Тэгээд байршлын хувьд гэх юм бол урт хэсгээрээ илүү нөөцтэй гэдэг нь харагдаж байна. За гэхдээ нэг зүйлийг анхааруулхад энэ бол зөвхөн 2016 оны мэдээ тийм ээ. 2016 оны байдлаар шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ 2016 оны байдлаар харахыг бид нэр одоо энэ хүү дээр дүгнээд одоо жишээ нь энэ цэг нэлээд их шаарлж харагдаж байна. Энэ цэгт ерөнхийдөө нарны утаа цахилгаан усүр барьчихъя гэд барьчих юм бол энэ маань өрөөсгөл болно. Яагаад вэ гэвэл 2016 оны үед одоо яг энэ хэсэгт арай их хэмжээний дунджаас их хэмжээний нартай байсан байж болно. Тийм учраас бид нар маш олон жилийн дундаж мэдээг 10 жилийн 15 жилийн дундаж мэдээг ашиглаж агаад за тэгээд нарны утаа цахилгаан сүрээ хаана барих вэ гэдгийг шийдэх ёстой байдаг. За энд болохоор сарын дундаж биш бүр жилийн дунджийг 2016 оны жилийн дунджийг харуулсан байна. За жилийнх болохоор арай илүү урт хэсгээрээ илүү их нөөцтэй гэдгийг ингээ харагдаж байна тийм ээ говь хэсгээрээ. За гэхдээ энэ дээр ч гэсэн мөн адил маш урт удаан хугацааны мэдээг ашиглах хэрэгтэй 10 жил 15 жилийн мэдээг ашиглах хэрэгтэй байнамаа. За тэгээд бидний үр дүн маань ерөнхийдөө нөгөө нэг Иренагаас гаргасан үр дүнтэй бас дүүж юм тийм ээ 3.4-өөс 5.4 кВт цаг эрчим хүч нарны эрчим хүч 1 м²/квадрат байж жилийн дундаж өдөр тусдаг гэсэн байна. За тэгэхээр бидний үр дүнтэй бас тодорхой хэмжээгээр таарч байна. За тэгээ өөрийнхөө ингээд судалгааны ажлыг танилцууллаа. За энэхүү судалгааны ажил маань цаашдаа удаан хугацаанд хийгдээд одоо 2016 оноос хойш 2020 онд чинь 3 жилийн дундаж мэдээг одоо ингээд хийгээд газрын зураг үүсгэх ёстой болж байгаамаа. За дүгнэлт нь ямар дүгнэлт байсан бэ гэхээр газрын мэдээ болон хэмнэл дагуулын мэдээг ингээд хамтдан ашиглаад нарны эрчим хүчийг нөөцөг үнэлэх юм бол арай илүү өндөр чанартай давуу талтай байна гэж үзсэн. За тэгээ бид нэр хагас физик загварчил ашигласан. За тэгээ хагас физик загварчлыг ашиглахдаа газрын гадаргыг гүйлнээс ялгах хэрэгтэй байгаа. За тэгээд газрын гадаргыг гүйлнээс ялгахдаа хэмнэл дагуулын мэдээний хамгийн бага утга нь газрын гадаргуу гэлтгнэ гэж загварчилсан. За тэгээд бид нэр альфа болон тау гэсэн коэффициентуудыгаа тодорхойлсон. За тэгснийхаа дараа бид нэр нарны эрчим хүчийг тооцсон. За тэгээд тэгж тооцсныхоо бодит яг хэмжилттэй харьцуулахад ерөнхийдөө боломжийн үр дүн гарсан корреляцийн коэффициент нь 191 байсан. За тэгээд бидний судалгааны үр дүн нь өөр бусад судалгаатай ойролцоо маш боломжийн үр дүн гарсан гэсэн юм дүгнэлт гарч байгаамаа. За тэгээд энэ 7 хоногийн шалгах асуултууд ямар явах вэ гэхээр нэгдүгээрт за та бүгд одоо эдгээр вебсайтууд руу за мөн өөр бусад нэмэлт их сурвалжууд руу хандаад хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний статистикийг олж үзэх хэрэгтэй. За тэгээд тэрхүү статистик дээр дурдсан байгаагаар Монгол улсын эрчим хүчний нийт суйрлагдсан чадлын хэдэн хувийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс бүрддэг вэ гэдгийг та бүгд олоорой. За 2018 оны хувьд бол 13% гээд 13% байсан байна гэж түрүүн гарсан тийм ээ. За энэхүү тоо одоо 2020 за 2019 оны сүүлээр хэд болсон бэ гэдгийг та бүгд хайж олоорой. За тэгээ хоёрдугаар асуултанд болохоор одоогийн байдлаар Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа хичнээн нарны мега станц байгаа вэ гэдгийг мега гэдэг маань хичнээн мегаваттын суйрлагдсан хүчин чадалтай гэсэн үг шүү дээ. Харин киловаттын одоо жишээ нь 500 киловаттын системийг бол энэхүү тоонд оруулахгүй нэ шүү. За тэгээд 3 дахь асуулт нь болохоор нарны цахилгаан станцын эрчим хүчний нийт суйрлагдсан чадалт эзлэх хувь болон эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь хоёрын ялгаа юу вэ? Суйрлагдсан чадлаараа хэдэн хувь байна? Харин яг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд хэдэн хувь байна вэ гэдэг энэ хоёрын ялгаа нь юу вэ гэдгийг тайлбарлаарай. За семинарын даалгавар гэж бол байхгүй. Энэ шалгах асуултандаа та бүгд хариулаад лекцийнхаа эрсцийг, семинарынхаа эрсцийг аваарай. За бүгдэнд нь амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.